За сайн байцгаана уу. За баяртай байгаа. Энэ хөдөө аж ахуй хууль, хүнсний хууль гэх мэтчлийн нэг хуулийг нэг хүн авторлыг орж ирж байгаа нь. Ингэснээр одоо маш хүлээлттэй нийтийн эрх ашигт маш чухал. За ялангуяа одоо эрүүл мэндийн салбарт маш том урьдчилан сэргийлэх, хөгжлийг бууруулах, одоо бидний тохиолдоод байгаа том асуудлуудыг багасгах ийм гоё улс хууртай хууль батлагдах гээд ярилцаа сууж байгаа. За цөөхөн хэдэн асуудал байгаа. Мандахаач энийг юу нь бол мэдж байгаа дөө. Нэгдүгээрт хүнсний баяжуулалтын хууль гэж маш чухал хуулийг нэлээд асуудлууд болж иж 2017 онд батлагдсан. За хэрэгжилт нь бага байгаад байгаа. Тэгэхдээ энэ хүнсний баяжуулалтын хуультай энэ одоо орж ирж байгаа хууль маань яаж уялдаж байгаа вүлээ гэдэг асуудал байна. За хоёрдугаарт би бас асууж исэн хүнстэй холбоотой нэлээд олон нийтийг хамаарсан хордлогч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө дэлхийд харангад дэлдэд байгаа бактерийн одоо тэр дасал гэдэг юм уу да одоо энгийн хэлээр хэлэх юм бол энэ асуудлуудыг эрүүл мэндийн үнэлгээ, эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг энэ хуулинд орсон уу? За 3 дугаарт шимт хижээлтэй холбоотой. Шимт хижээл гэдэг нь бид нар эсвэл нэг калори яриад эсвэл хүн нэг турж таргалах тухай асуудал яриад байдаг. Үүндээ эн чинь маш нарийн шинжлэх ухааны үндэслэлтэй маш олон бичил шимт хижээлүүд байгаа тийм ээ. За тэр нь хүний биед ороод цусаар дамжаад идэвхтэй болоод ажиллах уу, ажиллахгүй юу, хүний бие биенийн онцлогуд янз янз байдаг боловч за яг энэ асуудлаараа бид нар наривчлаад одоо мэдээллийн сан дээр тулгуурлаж оруулж байгаа юу? Оруулж бол ямар байдлаар оруулж энэ дээр хамгийн гол нь мөнгө санхүү төгрөгийг хуультайгаа хамтарч оруулж ирж байгаа юу? Нэмээд хуулийн одоо энэ хүнстэй холбоотой хуулиудын хэрэгжилт төрийн 27-40 гэдгээд маш бага байгаа. Энэ хууль батлагдсанараа хэрэгжилт нь сайжирнаа, тэдэн хувийн хэрэгжилттэй болно гэсэн баталгаа нь юу байна? За хамгийн дараагийн асуулт нь яг төрийн худалдаа авалттай холбоотой асуулт байна. Төрөөс маш их мөнгө одоо зарцуулж сургууль, цэцэрлэг, за нөгөө хүчний байгууллага гэх юм уу ардын айрам цэрэг гэх мэтийн энэ худалдаа авалтуудыг хийдэг. Эдгээр дээр үнэхээр шимт хижээлтэй, хэрэгтэй, ялангуяа одоо хүүхэд багчуудын тархины хөгжил, биеийн хөгжил зайлшгүй шаардлагатай шимт хижээлэг өгж болдог эрүүл сайн зохистой хоол хүнсийг илүү хямдралтай, илүү хүртээмжтэй, илүү боломжтой болгох тал дээр энэ хууль дээр хууль санаачлагч яаж одоо идэх санаачлаг гаргаж ажилласан бэ? Эдгээр асуудлуудаас болоод дараагийн нэлээд олон асуудлууд хөндөгдөнө. За баярлалаа. За хууль санаачлагч улсын хурлын гишүүн Мантахай хариулъя. За маш чухал одоо бас мэргэжлийн хүний бас чухал асуудлуудыг хөндөж асуусанд бас баярлалаа. За тэгээд эхний асуулт бол энэ баяжуулах хүнсний тухай хууль 2017 онд батлагдсан. За үндсэндээ бол одоо баяжуулах хүнс бол манад хэрэгжилт байхгүй явж ирсэн. Тэгээ хүнсний тухай хууль энэ ерөнхий хууль дээр бол бид нар илүү одоо энэ эрүүл хүнсний нийгмийн эрүүл мэндийн одоо эрсдлийг бууруулах зорилго бүхий бүтцтэй гар одоо энэ хүнс. Тэгэхээр энэ заалтыг бол илүү одоо баяжуулсан хүнсийг өргөн утгаар нь одоо хамруулж бас ойлгох боломжтойгоор энэ хуулинд бас тусгасан. За тэгээд мөн одоо энэ 8.2.1, 8.2.3 дээр хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад одоо төрийн үүрэг гэж бас байгаа. За энэ дээр болохоор баяжуулалтын төрийн зохицуулалт хяналттай бас уялдана гэж бас харж байна. За мөн 11.6, 11.8 дээр одоо энэ үндэсний хөтөлбөр хүнсний стандартын хэрэгжилтийг хангах гэдэг бас зохицуулалт дээр энэ нөгөө ерөнхий хууль ер нь одоо бусад одоо энэ бусад одоо салбар хуулиуд хүнстэй холбоотой салбар хуулиуд дээр энэ одоо ерөнхий хуулинд заагдсан үндэсний хөтөлбөр, за хүнсний стандартын хэрэгжилт, хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг нийгмийн эрүүл мэнд жишээлбэл энэ эрсдлийг бууруулахтай холбоотой энэ ерөнхий зохицуулалт бол ерөөсөө хүнсний баяжуулалтын стандарт аргачлалтай уялдуулах, за мөн одоо энэ баяжуулалтыг хэрэгжүүлэхэд төрийн дээр зохицуулалт хяналтыг сайжруулах гэсэн эдгээр одоо утга агуулгаар бол тусгагдж оруулсан байгаа. За тэгээд мөн за энэ хүүхэд багчуудад энэ хоол хүнсийг өгөх ялангуяа ерөнхий боловсролын сургуульд бол одоогийн байдлаар зөвхөн багаангийн хүүхдүүдэд одоо хоол хүнсийг хангаж байгаа.
За ингээд дунд болон ах хүүхдүүдэд бол хоол өгдөг. Багчуудад багангийн хүүхдүүдэд одоо олгож байгаа хоол бол нэг ойролцоогоор нэг 300 гаруй мянган хүүхдийн одоо хоол хамрагддаг. Гэхдээ яг шимтгийллийн одоо энэ судалгаагаар үндсэндээ 50% нь ч өөрөө энэ шимт хижээл хүрдэггүй. Энэ хоолных нь шимт хижээл нь 50% нь ч гэсэн хүрдэггүй. Тэгэхээр энийг одоо нэмэгдүүлэх бол шаардлагатай гэдгийг одоо олон судалгаагаар бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр бид нар бол одоо бас яг энэ зөвхөн хүнсний энэ ерөнхий хууль, ялангуяа энэ хэрэгжүүлэхтэй холбоотой бусад салбар хуулиудыг бол заашгүй одоо бас хэрэгжүүлэхтэр онцгой анхаарах шаардлагатай. За ингэснээр бид нар энэ хүүхдийн шимт хижээлийн хоолыг нэмэгдүүлэх, за энэ цаашлаад одоо энэ улсын одоо төсөвт ч гэсэн энэ шимт хижээлийг нэмэгдүүлэхтэй холбоотой төсвийг одоо суулгаж хэрэгжүүлэх юм зайлшгүй шаардлага байгаа. За энтэй холбоотой бас яг техникийн асуултууд дээр манай За ажлын хэсгийн 4 номерын микрофоноос нэмж хариулъя. Инхма доктор. За ажлын хэсэг инхма. За мантхай гүшүүн бол хариулчихсан. Одоо баяжуулсан үндэсний тухай хууль бол хүнсний тухай хуулийг дагсан хууль байгаа. Энэ дээр бол зохицуултыг өөрчлөөгүй. Урт хугацаанд энэ хууль хэрэгжснээр ямар үр дагавартай гарах вэ гэдгийг бол ажлын хэсгээс бол дүгнэлт гаргасан. Богино хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд одоо өөрчлөлтүүд орно. Жишээлбэл хяналт болон зохистой дадлын хэрэгжилт тоолох 30-аас 40% сайжирна. Импортын хүнсний мэдээллийн хүртээмж бол 40-аас 50% одоо богино хугацаанд одоо сайжирна. Хүнсний зөрчил илрүүлэх чадамж 20-аас 30% нэмэгдэнэ. Дунд хугацаанд буюу 3-аас 5 жилд бол лабораторийн шинжилгээний найдвартай байдал 50-аас 60% өснө. Эрүүл зөв хүнсний хэрэглээ 40-аас 50% нэмэгдэнэ. Олон нийтийн хоолтын боловсрал ойролцоогоор 4 номерын микрофоныг нэмж өгье. За урт хугацаанд бол хүн амын шимт хижээлийн дутал 20-аас 30% буурна гэж тооцсон. Архах өвчлөл бол 10-аас 20% буурах хандлагатай. За Монголын хүнсний бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг 30-аас 40% одоо нэмэгдүүлнэ. Хүнсний баталгаад байдлын тогтолцооны доктортой байдал бол 70-аас 80% одоо дээшлэнэ гэсэн ийм одоо прогноз гарсан байгаа. За улсын хурлын гишүүн Ганма нэмж тодруулна. За баярлалаа. Энэ би асуусан те нөгөө судалгаа шинжилгээнд дэр үндэслэн шимт хижээлийн мэдээллийн сан гэж юм байгаа те food composition database гэдэг. За энэ дээр яг амьдрал дээр хэрэгжээд явахын тулд мөнгө төгрөг санхүү суусна уу? Энэ хууль хэрэгжих боломжийг энэ шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр гаргах өөрчлөлтүүдэд яаж хийхэд төлөвлөж байгаа вэ? Хэрэгжилт яг бий болно гэдэгт дээр ямар гаранти өгж байгаа вэ гэсэн асуултууд байсан тийм. За мантхай гишүүн нэмж хариулъя. За баярлалаа. Хүнсний мэдээллийн тогтолцоо бол энэ хуулийн төслийн 9-р зүйл дээр наривчилж тусгаж өгсөн байгаа. Тусгай бүлэг бол байгаа. За энэтэй холбоотой мэдээлэл одоо энэ нийлүүлэлт, за аюулгүй байдал, шимт хижээл, хэрэглээний талаарх одоо мэдээллийг цуглуулах, бүртгэх, үнэлэх тогтолцоог бол илүү бий болох шаардлагатай байна гэж үзсэн бөгөөд тэгээ энэ хуулинд бол одоо яг энэ бий болох зорилготойгоор бол тусгасан. За 9.1-1 дээр бол хүнсний хангамж, шимт хижээл, хэрэглээний талаарх мэдээллийг бол бүртгэх. За 9.1-3 дээр эрсдэл суурилсан үнэлгээ хийх мэдээллийн санг бас бүрдүүлэх. За мөн үнэлгээтэй холбоотой асуудал дээр бол төсөлд шимт хижээлийн мэдээллийг цуглуулах, ангилах, ашиглах үндслэл бол бүрэн бас тусгагдсан байгаа. За ингээд одоо бол мэдээлэл бол статистик дээр, яаман дээр ингээд лаборатори гээд олон мантхай гишүүн гүйцээч хариулъя.
За ингээд мэдээллийн одоо өөрө дата баз энд тэнд явдаг, хоорондоо зөрүүтэй байдаг учраас за бид нар энэ хүнсний баталгаат аюулгүй байдлыг одоо тогтвортой байлгах үүднээс ер нь нэгдсэн захин мэдээллийн санд оруулж илүү бодлого боловсруулалт, хяналт үнэлгээ хийхэд бол ашиглая гэсэн ийм зорилтоор бол тусгасан байгаа. За санхүүжилттэй холбоотой асуудал бол 13-2 дээр улсын төсвийн хүрээнд хүнсний хангамж шимт хижээл сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгасан. Гэхдээ шимт хижээлийн одоо энэ бие даасан санхүүгийн зохицуулалт, татаас урамшууллын наривчлсан хэлбэр бол төсөлд бол яг одоо тодорхой бол заагдаагүй байгаа. Үнэлгээтэй холбоотойгоор санхүүжилт хангах үүргийг бол төр хүлээж байгаа. Мөн ерөнхий төсөвт багтах байдлаар бол тусгасан. За тэгээд шимт хижээл сайжруулах тусгай сан гадаадын донорын бас хамтын ажиллагааг урамшуулах, дэмжих ийм механизмыг бол одоо бас ер нь бол тусгах бол шаардлагатай гэж үзэж байгаа. За улсын хурлын гишүүн Мөнгөн цагийн ган хүлэг.